Яасал цэцэрлэгийн насны хүүхдэд пробиотик яагаад хэрэгтэйг та мэдэх үү? Хүүхэд анх яасал цэцэрлэгт явж эхлэхэд яагаад ч юм өвдөөд эхэлдэг шүү дээ. Ихэнх эцэг эхчүүд зүг зүгээр байсан хүүхдээ өвдөөд эхлэхэд нь гайхдаг. Энэ юунаас болов гэхээр ихэнх хүүхэд шинэ орчинд орж эхлэх үеэс бусад хүүхдүүдтэйгээ микроорганизм буюу бичил биетнээ солилцож эхэлдэгт оршдог. Хэдийгээр эдгээрийн ихэнх нь өвчин үүсгэгч бус бактериуд харилцан солилцогдож хүүхдийн биед орсон ч үүнийг тухайн хүүхэд харийн бит гэж таньж үүнээсээ болоод хүүхдийн эзний микрофлора өөрчлөгдөж байх нь. Үүн дээр нэмээд шинэ орчин ээж ааваас хол байхын стресс, хоол тэжээлийн өөрчлөлт гээд хүүхдийг тодорхой хугацаанд өвчлөмтгий болгодог хүчин зүйлс энэ л үед ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Тэгвэл ийм үед нь та хүүхдтэй нэмэлтээр пробиотик өгч байвал хүүхдийн тань дархлаа сайжирч, элдвнийн бичил биетний дарангуйлалд өртөхгүйгээс гадна вирусын халдвараас ч хамгаалагдах, дархлаа тогтох бүрэн боломжтой.